Өглөө хөтөлбөртэй хамттайгаа үзэгчтэй баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн зочны цагаараа та бүхэнд хүрч байна. За манай өнөөдрийн зочноор Монгол Улсын соёлын төрөний ажилтан, дуучин, элэглэгч Гамбургэд ах маань хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. Сайхан амарсан уу? Сайн байна уу? Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За сүүлийн үеийн уран бүтээлийнхаа сонин сайхнаас хоёлаа ярилцвал. За тэгээд миний хувьд бол одоо 2024 он бол одоо бас их амжилт бүтээлтэй сайхан он жилүүд одоо болж өнгөрлөө. Тэгээд ТВ телевизийн одоо өглөөний нэвтрүүлэгт шинэ оныхаа хамгийн анхны одоо нэвтрүүлэгт урагдаад ингээд оролцоод байж байгаа. Маш баяртай байна. Тэгээд өнгөрсөн хон жилүүдэд мэдээж уран бүтээлч миний хувьд бол одоо элгэлийн урлагаас гадна өөрийнхөө одоо дуу хоолойгоор бас давхар дууны уран бүтээл хийгээд явж байгаа. Тэгээд ололт амжилт ихтэй юм сайхан хон жилүүд өнгөрлөө дөө. Илгэлгийн хувьд ер нь бол нэлийн ачаалтай. За бас бүр та ярилцлагандаа дурдсан байсан шүү дээ. Хоолооноос их удаан ачаалахаар бас хоолооноос цус гарах юм тохиолдол гардаг гэд. За сая шинэ жилийн өдрүүдэд нэлийн ачаалтай байв уу? Тэгэлгүй яг хаа тэгээд ер нь бол нөгөө илгэлийн урлаг ер нь амаргүй урлаг л да. Хүмүүс бас нөгөө хүн дөөрэж ярих ч юм уу дуулах бас боломжийн ч юм амархан юм болоо гэж бас боддог хүмүүс бас байж магадгүй. Тэгвэл бас тэр хүмүүс тандаж хэлэхэд бас амаргүй хэцүү. Тэгээд өөрөө мэдээж ер нь бүх зүйлд амархан зүйл гэж байхгүй. Тэгээд миний хувьд бол бас энэ илгэлийн урлагт жоохон ч гэсэн өөрийнхөө хөв нэмрийг оруулаад бас ингээд зүтгэж байгаадаа баяртай байдаг. Тэгээд ер нь бол өрөөлийн хүний өөр хүний хоолой гаргана гэдэг бол яг мэдээж 100% тэр хүний хоолойгоор дуурна гэдэг бол мэдээж хүндрэлтэй шүү дээ. Ер нь бол нэг 100-ны 60-70% төхөөлөх юм бол ер нь бас тэр илгэлийн номер айтайхан болж байна л гэж ойлгож явдаг да. Тэгээд аль болохоор сонин содон яриатай, сонин содон өөр темпертэй тийм хүмүүсийг л одоо илгэлэх юм бол үзэж байгаа хүмүүстэй шууд нөгөө дуу хоолойгоор хоногсцсон тийм хүмүүсийг илгэлвэл илүү их одоо хүрдэг гэх юм уу илгэлийн номерт. Тийм л байдаг да. Хамгийн сүүлд та ямар уран бүтээлчийг илүүтэй онцолж илгэлв? За бэлтгэлээ бас яаж бацаав? За хамгийн сүүлд гэх юм бол дуучин одоо баяр цэцэнгэл отхон жаргал гэдэг одоо нэг холли долли гэдэг баяр цэцэнгэл тий отхон жаргал гэж хоёр дуучин дээр илүү их ажилласан. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө өөрийнхөө уран бүтээлийн тоглолтын дээр ч юм уу одоо шинэ илгэлийн номеруудаа их үзүүлж явдаг л да. Тэгээд нөгөө төрийн сойрхолд одоо болд дуучинг Монгол Улсын гавьяа жүжигчин наран дуучинтай хамтран дуудлан дуулсан бол гэдэг одоо ерөнхийдөө бол илгэлийн урлагийг би өмнө нь зүгээр яг тухайн дуулсан дуучинтаа ингэж илгэлжсэн бол одоо болохоор арай өөр одоо юугаар төрлөөр гэх юм уу стил рүү одоо шилжүүлэх нь тэр нь одоо яаж ийм гэхлээр яаж хувирч яах гэхлээр ер нь одоо жишээ нь одоо нэг нийтийн дуу дуулдаг дуучин байхад тэрийг нь рок попын дуучны хоолойгоор ч юм уу рок попын дуу дуулдаг байсан тэр дууг нийтийн дуучны хоолойгоор ч юм уу ингэж бас их бэлтгэл сургалт хийж байна тий. Тэгвэл нөгөө хүмүүстэй үзэж байгаа хүмүүстэй бас сонирхолтой байх юм болоо гэж бодоод тэгж л ажиллаж байна да. Ах トゥ нартайгаа хамтраа та бас ахан дүүс гэд хамтлагийг үүсгэн байгууллаа. За нийлээдгүй бас олон уран бүтээлийг хийсэн шүү дээ тий. Одоо ер нь сүүлийн үед ахан дүүс хамтлаг маань бас юу хийж байна? Шинэ уран бүтээлийн төлөвлөгөө юу байна? За тэгээ бид нар чи аав ээжээс 8 уулаа. Тэгээд айлын 8 залуу. Тэгээд ерөнхийдөө 6 нь бол энэ хотод байгаа ажиллаж амьдарч байгаа 6 өөр мэрэгчлээ. Гэлээхтэй одоо дуулах сонирхолтой. За 2 нь бас дуу хөгжийн багш мэрэгчлэр ажиллаж байна. Тэгэхээр бас урлагт их дуртай багасаа юм байсан хүүхдүүд. Тэгээд бас ерөнхийдөө бас ах дүүнэр бас эв найрамдалтай байх ёстой гэдэг үүднээсээ бас өөрөөсөө урлагт дуртай болохоор ингээд нийлээд уран бүтээл хийгээд явж байгаа. Одоогоор бол яг ахан дүү самтлагаараа нэг 5-6 уран бүтээл хийцэн ингээд явж байна. Тэгээд би өөрийн одоо хувь уран бүтээл гэх юм бол бас нэг 10 гаруй уран бүтээл дуу хийцэн явж байна. Тэгээд хүмүүс бас ингэдэг юм одоо шинэ уран бүтээл яагаад хийхгүй байна? Шинэ юм хийж гэнэ үү гэж их асуудаг. Хийгээд байгаа. Тэгээд ер нь бол одоо манай нийгэм чинь бас нөгөө сошиал орчин их хөгжсөн, үзэж харах зүйл нь их болсон байна. Тэгээд дуучин уран бүтээл болгон өөр өөрсдийнхөө хэмжээнд бас уран бүтээл юмаа хийгээд явж байгаа. Тэгээд уран бүтээл хийгээд явж байгаа тэр зүйлээ мэдээж өөрсдийнхөө Facebook пэйж хуудасаар бол ерөнхийдөө ингээд дамжуулдаг, YouTube сувганд байршуулдаг. За тэгээд уран бүтээлийн тайлан тоглолтыг бол одоо уран бүтээлээ сайхан цуцаацгаж байгаад ингээд хийдэг. Тэгэхээр уран бүтээлийн тоглолтоор одоо дараагийнхаа одоо шинэ зүйлүүдийг үзүүлнэ гэсэн тийм бодолтой явж байгаа да.
За дуртай болгоноос илгэлдэггүй аль болох сонирхолтой өрмөц хүнийг бол илгэлгэж дуурайхыг за хүмүүс хүрэхийг зордгоо гэд ирсэн шүү дээ тий. Сүүлийн үеийн залуу артистуудаас ч гэх юм уу таны анхаарлыг татж байгаа тийм содон шинжтэй хүмүүс ер нь байна уу? За ерөнхийдөө бол мэдээж байгаа. Бас ингээд судлаад бэлдээд явж байгаа. Гэхдээ одоо яг сүүлийн үед одоо дуулж байгаа одоо артистууд одоо энэ дуулж байгаа дуунууд бас нэг урсгал нь бас өөр болчлоо л доо. Бас тэгээд сүүлийн одоо 2000-аад хойшоо үеийн залуучууд гэх юм уу. За ялангуяа 2005-аас одоо 10-аас хойшоо ингээл одоо чинь ийм залуучууд бол бас сонсож байгаа урсгал жанр гэх юм уу бас өөр болчлоо. Тэгэхээр яг сүүлийн залуучуудын тэр илгэлийг хийн гэхээр нөгөө одоо хоорондоо хоолоонууд нэг төстэй байгаа даа л да. Одоо дуулж байгаа дуучид нь зарим хүмүүс бол бас ойлгож байгаа. Ер нь ингээд дуулж байгаа ч юм шиг, ярьж байгаа ч юм шиг тийм ээ. Бас нэг ийм байгаа даа л да. Тэгэхээр яг тийм зүйлүүдийн яг нөгөө тембэр нь яг нэг бариад аваад ингээд илгэлий гэхээр бас нэг тийм юу одоо бүр нэг тийм содон ч юм уу тийм тембэртэй зүйл надад бас сайн ажиглахдаггүй байгаад байгаа. Гэхдээ би бол өөрөө бас ингээд мэдээж бас нөгөө насны онцлогт тааруулсан. Тэгэж одоо заавал нийтийн дуу рок поп тийм дуучид биш. Одоо нэг сүүлийн урсгалаар дуулж байгаа тэр бүх залуучуудыг бас тэрэнд нь одоо зориулсан тийм илгэлийн номерууд бас бэлдэж байгаа. Тэр нь бол яг хэрвээ яг ингээд илгэлээд үнэхээр хоолойнд өстой болоод ирвэл одоо өмнөх одоо наран дуучин гэдэг ч юм уу те. За одоо ардын жүжигчин долгоргой ч юм уу. Тэгэл одоо хинч байдгийг өөр тийм хэцүү хоолойтой хүмүүсийг бодвол харьцангуй гайгүй гэж би ойлгоод байгаа. Яг гэвэл нөгөө яриа илгэлэхэд бас арай гайгүй, дуун илгэлэл бол нөгөө их хэцүү байгаад байдаг. Тэгээ тэрийгээ дагаад энэ тэнд бас ингээ номер үзүүлээд явж хахад их хөлс гарнаа надаас чинь тэгээ нөгөө хоолоогоо шахаж байна. Дээр нь ингээ хоолоо шахаад их хүч гаргаж байгаатай ялгаа байхгүй учраас тэгээ дээр нь би чинь бас өөрөө спортын хүн байсан болохоор их задгаа хөлстэй. Тэгэл хүмүүс их асуудаг энэ нэр яасан хэцүү урлаг вэ гэх нөгөө дэрэгдээс нь хараад ингээ одоо энэ тэнд очиод бас номер үзүүлээд явах бүтэн тоглолт ингээ тавиад явахад хүмүүс тэгж их асуудаг л да тий. Яг илгэлээ дуурайсан хүмүүсээс ч гэх юм уу. За танд айгүй урам өгсөн. За чи нэрээ үнэхээр надтай адилхан биш үү гэдэг юм уу. За эсвэл эсрэгээрээ яагаад намайг ингэж шүүмжлээд байна ч гэдэг юм уу. Ийм хүн ер нь хэр тохиолддог вэ? Яг одоо ер нь бол айгүй гой хүлээж авч яасан гэх юм бол манай урнаа ихч байна. За тэгээд дэлгэр мөрөн дуучин, за нараа ихч гэдэг. Ер нь дуучид илгэлж байгаа дуучид бол над руу нэг ямар нэгэн одоо шүүмж ч юм уу зүйл бол одоогор бол хилээгүй байгаа. Гэхдээ яг нэг энэ илгэлэл гэдэг нь нөгөө нэг алиалах ч юм уу хүн шоолох асуудал бас биш л дээ. Нэг талаар бас нөгөө нийгэмд анханасаа бас зарим хүмүүс буруу ойлголттой байгаа гэдэг юм болоо гэж боддог. Зарим хүмүүс шүү. Анханасаа зөв ойлголттой хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр энэ нөгөө хүн нөгөө доромжилж байгаа асуудал биш байхгүй. Одоо жишээ нь яг хошин урлагт ч юм уу ингээд хүмүүс янз янзаар ярьдаг л да хөгшин хүн болоод жүжиглэх ч юм уу те нэг хитрхи жүжиглэлт юм байна гэж ярьдаг бол энэ зүгээр энэ урлаг болоо зүгээр хэрвээ одоо энэ хүн энэ дээрээ суусан бол гэж таны хоолоогоор ярьж л байгаа асуудал байгаа байхгүй юу. Тий одоо дуулж байгаа л асуудал. Тэгэхээр нөгөө их шоолоод доромжлоод байгаа шаа. Гэхдээ энэ нөгөө манай Монголд бол нэг айхтар одоо хүчээ авч хөгжөөгүй яг энэ илгэлийн урлыг хийдэг хүн цөөхөн байдаг учраас хүлээн зөвшөөрөх тал нь бол бас харьцангуй их биш байдаг болов гэж боддгийн. Ер нь бол тэгээ нэг талаасаа нөгөө яг түн шиг шоу гэдэг байгаа шүү дээ тийм. Яг түн шиг шоу одоо гараад хүмүүс үзснээс хойш яг бүр тэр хандлага нь одоо жишээ нь хүн илгэлэх дөөрөх их амархан юм байна ч юм уу гэж хараад байдаг юм болов гэж боддог. Хүмүүс бас намайг яг түн шигт орооч ч юм уу тийм иймэрхүү зүйлүүдс ажиглагддаг. Тэгэхээр энэ бас өөр ойлголт. Яг түн шиг гэдэг чинь entertainment тайзны шоу байгаа даа шүү дээ тийм ээ. Тэгээд яг тэр хүмүүс өөрсдөө дуулж гэнэ үү дуулахгүй байна уу гэдэг чинь бас асуултын тэмдэг байгаа учраас нөгөө үнэн бот зүйлээ гоё ялгаж салгаж ойлгодог байгаасаа гэж би үзэгчдийг урлаг нь хүртэл үнэн байгаасаа л гэдгийг бодоод байдаг. За сая бас яриандад дурдлаа шүү дээ. Би чинь спортын хүн байсан ингээд. Та одоо ер нь спортоор хичээлж байна уу? За би ч одоо яг энэ илгэлийн урлагаар өөрийнхөө сонирхлоор яваад 2008-9 оноос хойш ерөнхийдөө өөрийнхөө сонирхлоор ингэж бэлтжтэй дуулж ингэж эхэлсэн байдгийг. Одоо ч бас нэлээ олон жил өнгөрцөн байна. За тэгээ дээр нь 16 онд анх HT телевизийн авьяастай монголчууд орж одоо жоохон ч басан хүмүүст бас нэг өөртөө байгаа жоохон авьяасаа одоо таниулсан юм азтай гэх юм уу тийм хүн. Тэгээд спортоор бол би чи 13 он хүртэл ерөнхийдөө болж одоо их спортоор бас бэлтгэл хийгээд тогтмол ингээ барилж ийсэн. Тэрнээс хойш бол ерөнхийдөө нэг хүний л амьдрал гэдэг шиг нэг амьдралынхаа төлөө бас амбул олуулаа бас ингээд өөрийнхөө одоо амьдрч болох нөхцлөөрөө ингээд боломжоор ингээд одоо
хичээл зүтгэсэн байдаг. Урлаг руу ороод ингээд ерөнхийдөө соёл урлагийн сургуулийг төгсөөд бас ингээд давхар ингээд явсан байдаг. Тэгээ одоо бол нэг хажуугаараа сонирхлоороо сүүлийн 3 4 жил бас нэг GM фитнес тэгээ эргээд бас нөгөө хаяа нэг найзуудтайгаа хөлсөө гаргаад нөгөө сайхан спортын амтыг мэдэрч байна л да. Нэг үе бол тэгэл одоо ажил төрөл ихтэй тэрэндээ ядраад бэлтгэл хийж чадахгүй. За тэгээ хөдөө орон нутгийн тоглолтоор би бас их явсан Монгол орноо тойрон аялал бас их хийсэн. Тэгээ тэгж явахаар их завгүй байсан учраас жоохон хөндөрсөн байсан. Тэгээ буцаад бэлтгэл хийгээд ерөнхийдөө бол жим багсаад хөдөлгөөн хурдсаад их гоё болж байна тий. Яг одоо нөгөө олон хүнийг дуурайж ингээд хоолоогоо олон төрлөөр өөрчилж гин гэдэг чинь хоолоогоо хамгаалах бас нэг шаардлага гараад байдаг болов. Таны хувьд яг хоолоогоо яаж хамгаалж гин? Ерөнхийдөө бол одоо яг дуучдын хувьд бол би их буруу зүйл хийж яваад байгаа шүү дээ. Ер нь бол одоо ингээд одоо мэрэгжлийн багш зөвлөхөд за энэ дуучид бол нэгэндээ зөвлөхөд энэ хоолойг чинь хайрлаж явах хэвээр хамгаалж явах хэвээр тий. Би бол их гимтэж явж байгаа хүн юм л та. Тэгээд нөгөө янз янз болгоод хувиргаал ингээд яг энэ надад одоо спортоор бас нэг багасаа хичээлж төсвөр хатуужил суусны нэг бас давуу тал над байгаа юм болоо гэж би өөрийгөө бодсон. Бас эргээд харахад ер нь бол дууч чинь нөгөө хоолоо өвдчихдэг те ханаад хүрэл ингээл зовёртой бол дуулахгүй юм байдаг шүү дээ. Тэгэл миний хувьд бол ер нь тэр тал дээр нэг имзэглээд байх нь бага. Тэгээд сойдсон байхад нь хүртэл шахаал дуулаад ингээл явдаг юм байдаг. Тэгэхээр аль болохоор бол мэдээж одоо гадаа салхинд ч юм уу те. За аль болохоор тиймэрхүү зүйлд бол нэг хоолоогоо шахахгүй байхыг бол ирмэлцдэг. Гэхдээ яг тайзан дээр нэг уран бүтээлийн тоглолт хийгээ явж байхад бол нөгөө сойсон ч сойгоогүй ш. Тэгэл ерөнхийдөө шахаал одоо хувиргаал ингээл явдаг да. Тэгээ ерөнхийдөө би чинь бас яг ингээд ярианы өнгө бол бас нэг жоохон тийм сөнгөдөө ч юм уу тийм өөрөө театр хоолойтой болохоор тийм хоолойтой шүү дээ. Бас нэг тийм бас баритон шиг тийм өргөн дуурж ярьдаг биш. Тэгээ дуулахаараа бол бас хоолой нөр болоо явчих. Тэрэн дээр бас маа найзууд бас гайхаад байдгээ тий. Та бас хамгийн сүүлд дуурайсан баяр цангалыг яг одоо манай үзэгчд бас илгэлж үзүүлээч. За тэгэхээр энэ бас нэг юм асуудал байдаг юм а гэж. Ер нь бол нөгөө илгэлийн урлагч нөгөө мэдээж хөгжим аппаратур тий нэг акустик дууралт байж иж одоо хүмүүст илүү адилхан хүрдэг. Тэгэхгүй бол одоо шууд ингээд дуулах чинь одоо хөгжим панограм байхгүй тий мэдээж энэ акустик дууралт чинь нөгөө ярианы өнгө тоо микрофон зүүцсэн. Гэт ийм асуудлууд байдаг болохоор ерөнхийдөө бол тэр нөгөө юу нэг ингээд шууд хөрөхөд жоохон тийм байдаг. Тэгээд би бол яг зүгээр одоо шинээр илгэлж гаргаж байгаа болохоор арай тэрийг нэг гоёор нь ч юм уу та ингэж үзүүлэх гэсэн тийм бодолтой байгаа. Тийм. Тэгэхээр зүгээр өөр дуучны хоолоогоор ч юм уу нэг бол өөрийнхөө хоолоогоор ч юм уу гоё мэдлэгээ төвшүүлж бол мэдээж тэр бас нээлттэй тий. За тэгвэл таны яг хүснээр мэдлэгээ төвшүүлээч. За тэгээд ерөнхийдөө бас юу яаж болох вэ? Одоо энэ өглөө хөтөлбөрийн араас ч миний дуу клипнээс шинэ клипнээс бас байж болно сте тий бас юу болж манай үзэгчдэд одоо хүргэж өгөөрэй. Ер нь бол ТВ-с телевизийг бас би үзэх дуртай. Ялангуяа одоо тэр үндэсний сайхан спорт, үндэсний бүхийг сайхан дамжуулдаг манай Батнаас ах гайхалтай тайлбарч дуу хоолойг сонсоод танаа телевизийг үзээ сууж байгаа бол бас л сайхан байдаг. Тэгээ надтай одоо санал нэг хүмүүс ч бас зөндөө байгаа гэж бодож байна. Тэгээд миний үзэх дуртай одоо телевизүүдийн нэг. Тэгээд одоо энэ телевизийг үзэж суугаа сайхан одоо шинэ өглөөг эхлүүлж байгаа монголчуудаа зориулаад бас нэгэн сайхан дуугаар бас ая барья тийм ээ. Тэгээд би бас өөрийнхөө дуугаар бас ая барья гэж бодлоо. Нэг бадаг, нэг дахилттай ч юм уу. Тэгээд би ч өөрөө Ховд аймгийн Алтай сумын угуус Эрдэнэ дотын суугуул тий. Улаанбаатар хотын иргэн болоод амьдарч байгаа юм. Олон нутагтай хүн юм л да. Тэгээд нутгаасаа гараад бас олон жил болсон нутгаа их бас сан. Нутгийнхаа нэг сайхан дуугаар бас шинэхэн уран бүтээлээр бас таа хүнтэй мэдлэе гэж бодож байна. Тэгээд энэ сайхан их орн маань мэдээж одоо улам одоо хөгжин цэцгэлэж те мандан мадарч нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлүүд одоо сарнин арилж тийм ээ. Бас ард түмэн маань хамар тайван сайхан амьдрах болдгоо, утаа өнөр арилах болдгоо гэж бас дотроо бодож явах юм аа бас тийм ээ. Тэгээд нэгэн сайхан нутгийнхаа дуугаар бас мэдчихлээ. борцонжингавмин холонгийн тооста бодолдорхон аавмин уул шиг түшиг тэ ангиртийн цэнгэг голмин амин ундрагта
아члалт сайхан ээжи минь сүүшиг сэтгэлтэй зүудэнд унжих алтайда сэтгэл минь уяатай зүрхний шүтэн аав ээжидээ золгохын өрөөлтэй нүүдэл дотроо халтай минь айсын сэвшээтэй нүдэрээ инээсэн хдуудан хонгор сэтгэлтэй бодончин цэнгэг голмын амин ундраагатай боттогн гонгонах нутагмын цэцгийн үнэртэй зүудэнд унжих алтайда сэтгэл минь уяатай зүрхний шүтэн аав ээжидээ золгохын өрөөлтэй. За баярлаа. За тэгээд одоо нэг илгэлийн номер явуучих бас өөрөө илгэл хийгээд байсан болохоор гэж сая нэг дуун мэдлэгээ дэвшүүлээ. Тэгээд яг хүмүүс бас нэвтрүүлэгт урчаад нөгөө шууд одоо та тэрийг дуурайчих, энийг дуурайчих гэдэг нэг хүмүүст үзэх гээд би түрүүн хэлсэн шүү дээ. Сонирхолтой болов шаг. Биний өөрөө нөгөө тайзан дээр дандаа үзүүлж явдаг. Магадгүй одоо шууд нэвтрүүлгээр ч юм уу ингээд дамжуулахад дандаа микрофон хөгжимтэй ингэж хосолж ээж нөгөө илүү гоё харагддаг. Хүмүүс ч айгүй шууд хүлээж авахтаа дэгдэж ш мэдээж гэрт дуулахондоо тайзан дээр дуулахондоо тэрнтэй ялгаа байхгүй. Тэгээд нөгөө юм ингэж нөгөө үннээрээ байж байхгүй бол хитрхи мэдээж зарим нь студиуд бичүүлсэн хоолоо амьдаар дуурч байгаа хоолоо гэж өөр байдаг. Энийг бас нэг ард түмэн маань гоё ялгаа салгаа ойлгочдөг тийм байвал бас гоё л гэж бодож явдаг юм да. За тэгээд за ямар илгэл явах вэ шууд нөгөө бодож байгаад за би Google мөрөн гэдэг дууг Алтан гэрлийн хос хоёр дуулсан байдаг шүү дээ. Тэгээд энэ дууг одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэр мөрөн дуучин маань одоо дуулсан бол тий анханасаа ингээд дуулсан бол одоо бол хос хоёр гэдэг сайхан дуушны хоолоор хүлээгээд авцсан байгаа шүү дээ. Бас нэг ингэж дуулах байсан бол нэг бадаг тахилттайгаар одоо шууд явж байгаа ямар ч одоо бэлдэж ирээгүй. Би ч одоо сайхан ярилцсанаа тэгэхээр бодоод ирдэг байж. Тэгээд бас та бүхэндээ бас зориулаад ер нь бол альва зүйл гоё энгийн байхтай сайхан тэгээд ер нь бол телевизэн сошиалор ер нь бас хүмүүсийг гоё энгийн гоё эерэг байж байгаараа гэж бас хэлмээр санагддаг. Тэгээд бас телевизж байгаа хүмүүс бол дандаа гоё эерэг байж байгаараа тий гэдэг зүйлийг бас уриалж залуу хүний хувьд бас хэлмээр байдаг шүү тий. Шингэх нарны туянаар шивэн толгоо суулээд ичигэ захлан идэшиж нутган зүрэн тэмүүлнэ газар үнэрлэн ёргож яван ганц морийг битгий өөргэн эхийнхээ хэлэнд зарагдсан унаг ижлэн орхон нутгаандан гүйж явна. Баярлаа. Нэг иймэрхүү дуулга байсан болов уу гэж. За баярлалаа. Өнөөдөр бас манай өглөө хөтөлбөрт хүрэлцэн ирж сонирхолтой ярилцлагыг за манай үзэгчдэд бас сонирхолтой мэдлэгээ төвшүүлсэн танд маш их баярлалаа. Ажил хөдөлмөрт нас өндрөөс өндөр амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Ингээ танай хамт олондоос ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Артах хиндинжид
үзэн салхи аргасан хуурчин чавхадас амилж хатарсан домог алтан төрийн сүлийг 18 зорсон дуулж аргад түүдэг хүндээ хөрвөөж боссон хиймор надын дэнжи гоёж урдсан омог минь арга буусан дурхагаас алдуурч гисэн хүндэг минь шурмхай гүгдсэн сахин видэл тохор минь гэсэр жангарын хайсан цомн дурай захур минь юсын хөлт тугнда дэлсүүдэ хийсэлсэн ерөөл домгийн сударта эдхийн тоосыг буудагасан зүүн гөртөж эртний нутга тамгалсан зуны цэцгэс сэрэж эзнээ дуудан үүрссэн надын дэнжи гоёж урдсан омог минь арга буусан дурхагаас алдуурч гисэн хүндэг минь тийм шурмхай гүгдсэн сахин видэл тохор минь гэсэр жангарын хайсан цомн дурай захур минь уя төрсөн бинго уйсан эзнээ нөлөөлж улсад аригсан ажнаа Одор эрдний нүдэст Монгол тамхтай ату өрн сүлдэд төмний зүрхэн шингсэн шүтэн минь надын дэнжи гоёж урдсан омог минь арга буусан дурхагаас алдуурч гисэн хүндэг минь шурмхай гүгдсэн сахин видэл тохор минь гэсэр жангарын хайсан цомн дурай захур минь надын дэнжи гоёж урдсан омог минь арга буусан дурхагаас алдуурч гисэн хүндэг минь шурмхай гүгдсэн сахин видэл тохор минь гэсэр цомн дурай захур